За яг 2 цагтаа хэлж ин дойлоо. 2 цагийг үзүүлэлтийн 2 байна. Хэлнэ. Хэл. Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа уламжлал ёсоор урлан бүтээгдэхүүн урд байрлах Намаз ресторанаас шинэ дугаараа төлөвлөхөд бэлэн болоод байна. За өнөөдрийн зочин маань үнэхээр миний хайрлж хүндэлж явдаг уран бүтээлч найзгаа урьсан. За бүхэл бүтэн хөгжмийн урсгалаар овголсон. Баярлалаа нэ. Урсгалаар овголсон хулангаа өнөөдөр та бүхэнтэйгээ уулзах байна. За сайхан үйлчж байна уу? Сайхан. За энэгийн маань подкастыг үздэг бүх үзэгчдтэй энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд өвлжөө сайхан. Чиний минаас өвлжөө сайхан уу? Сайн. За зарим нэг юмыг статус сайхан л байна. Яг тэрийг өнөөдөр хоёлаа бол утаа үнээр бараа юм ярихгүй урлаг өөр сайхан ярина. Тэгээд юуны өмнө бас найздаа бас баяр хүргэсэн. 24 оны яг сүүл дээр өөрийнхөө бие даасан тоглолтыг хийсэн. Үнэхээр гайхамшигтай болсон. Улаанбаатар зочдууд ивент холд хийсэн тоглолт. Үнэхээр халуун уурын тусгалтай. За хулантай маань хамтарсан дууч уран бүтээлчд бол бүгдээрээ чиний яг нөгөө бүдүүлгэрэл гал хамууд байсан. Хоёга ах маань байсан, нааги байсан. Наран зүүн маань бас оролцсон. Гоё тоглолт болсон шүү. Тэр чи одоо хэд их тоглолт яг масштабаар яг бие даасан? Яг өөрийн бие даасан гэх юм бол одоо 4-5 дахь тоглолт. Нэгэн онд чинь анхныхаагаа хийлээ. Ер нь тэгэл нөгөө дундуур нь янз бүрийн нөгөө төрсөдрийн тоглолт гээл янз бүрийн юм хийгээл гэсэн. Ер нь бол тэгээд нөгөө филармонд ажиллаад бас нөгөө филармонд би чинь бас 10 хэдэн жил болцсон. Тэгээд филармонд ажиллаж авах хугацаанд бас маш олон тоглолтууд ярд гарч ирсэн. Тэгээд тийм болохоор тоглолтын хэмжээг болоод тоолж баршгүй л юм л. Филармон гэснээс улсын филармонд одоо харьяалагдах болцсон уу? Тий одоо жоохон нөгөө нэг хувь уран бүтээлээ жоохон төлхөө хийх санаатай. Тэгээд яг мэдээж хамт олонтойгоо тэгээд маш гоё уран бүтээлчтэй урт хугацаанд бол маш гайхалтай өдөр хоногуудыг өнгөрөөж, жилүүдийг өнгөрөөж ингэж хамтарсан уран бүтээл хийж исэн болоо. Одоо филармон чиний хувьд хамгийн том сургууль болсон байна. Хамгийн том. Ер нь би дуучин болсноос хойш суралцсан үндэ гэдэг. Суралцсан гэдэг маань би яг санаад байна. Талигч ундак маань надад хэлж ирсэн. Болно. Манайх нөгөө 175 нэг өндрийн ам дээр байж орж ирчихэл. Манай шиг нэг хамтлаг байгуулчаал. Дуу муугаа өгөхгүй л орж ирж ирсэн тэгэл. Сайхан дуучин байсан шүү бас бодоод ирсэн. Тэр штэ ундак маань өстө гайхамшигтай дуучин. Харин би соул стилээр дуулаад. Жаз ус их гоё дуулаа штэ. Тэр штэ. Ер нь бол нөгөө хамгийн анхны эрэгтэй жаз дуучин гэх юм уу да. Тэгээд штэ ундак маань маш харамсалтайгаар бас ингээд залуугаар бас хороог орхлоо. Тэгээд дуулна хийж бүтээх зүйл тэгээ маш их байсан байх л гэж бодож байна. Хоёр бас нэлээд жоохон төлөвлөгөөтэй байсан юм шиг л тийм бас хамт юм байна. Тэр ч нөгөө тийм jazz trio хамтлагтай хамгийн анх би чинь 2002 оноос эхлээд дуулсан. Тэгээ 2 оноос маш урт хугацаанд одоо сундуу ахтай тэгээд манай Нямка Сүхэ бөмбөрчин байлаа. Ингээд тухайн үеийн бас л нөгөө орчин үеийн jazz, модерн jazzыг бол өөрсдийнх нь чадах хэмжээнд тэгээ тоглож уран бүтээлээ төлөвлөж 2003 онд бол хитийн давааны мах тэгээд одоо хит нэвтрүүлгээр оруулна гэж бидний хамгийн анхны jazz jam-ыг одоо бичлэг хийж авсан байдیں۔ Тэгээд тэр бичлэгээ одоохондоос олж авч чадаагүй л юм үндэсний телевиз дээр байдаг л хатаад бол. Үүтээ нэрвэл олдох байхаа. Тийм харин тийм. Хүүнээс төрийн албаагч болцсон. Харин тийм. Би бас тентхүү амтнаас бас асуулгасан. Тэгээд нөгөө яг тухайн үеийн тэр үеийнх нь юм уу хийсэн бүтээсэн юмнуудыг н одоо урын сангийн ухахал хэрэгтэй бол маш олон зүйл байгаа учраас алин гэдгийг мэдэхгүй байна гэдгсэн л тээ. Тэг яг Монголд jazz jam гэдгээр бол тухайн үед 2003 онд бол хамгийн анхдагч. Тэгээ хамгийн анхны одоо Монголд jazz хөгжим сонсох дуртай. Тэгээ хөгжим тоглодог тийм одоо
урлагийн хүмүүсүүд маань тэнд одоо цугласан нэгэн сайхан үдэш байсан л та. Хэрвээ одоо иргэн дурсах юм бол тэнд ч одоо маш олон хүмүүсүүд ирсэн байдаг. Манай Бааж ах маань, Пужа ах, Даашка ах, Болдоо ах маань, Жандл ах, Black and White-ийн бол тэр чигээрэл ирсэн байсан тийм. Тэгээд юуны Камштаны манай Мэдээ одоо маш олон хитийн дааны мах тэгээд тухайн үеийн бас жавхлан баясгалан энэ төр хүртэл ирж үзчихлээсэн тэгэл оюутан маш олон хүмүүсүүд ирж үзэж бас юм гоё мэдрэмж авчихсан болон дурсгалтай өдрөлтөө тэр бичлэгийг олж л одоо бүр баярлалаа. Тэрийг одоо сэргийлэх юмсаа тийм шүү дээ. Энд дэр чи одоо бидэнтэй бас хамт байхгүй байгаа хүмүүс ч байсан. Тийм шүү дээ. Тийм Аяна тухайн үед чинь бас Аяна маань байсан. Японы бас төгөлдөр уурч хөгжимчин ирсэн байсан. Бас Францын турба үлээдэг турба төгөлдөр хөгжимчин бас ирсэн байсан. Маш олон хөгжимчдээс олон талын одоо тухайн үед Монголд байсан. Тэгэл Францын элчин сайд Францын одоо элчин сайдын төлөөллийн газар тэр хэсэг бүлэг юм одоо тухайн үед л сонсдог байсан хүмүүсүүд л ирсэн л та. Тэгээд нөгөө асуулт руугаа эргээд орох сая найзаагаа дурсаад хазаачлаа. Тэгээд соёл урлагийн их сургуулийг тэгээд ундаагч надад хэлж байсан. Цаа чи ингэ сургуулиасаа гарцсан шүү. Тэгээд би бас юу таараад тэгээд нэрээ цаа чи тустаас игээд гарцсан. Тэр юу болсон юм бэ? Тэр нэг юу яа тухайн үед нэг Америкаас нэг Америкийн одоо нөгөө jazz коллежийн одоо багш ирээд тэгээ Монголд ирээд яг нөгөө jazz тоглодог тухайн үед яг баар марнд Монголын одоо цөөхөн хэдэн jazz тоглодог баар бас байсан. Тухайн үед тэнд баар нь тоглож байхад одоо суралцах одоо надад юу тавьсан хүсэл тавьсан байх нь тийм. Тэгээд яг нөгөө соёсыг төгссөн байх хэрэгтэйгээ би тухайн үед 3 дугаар курстэйсэн л та. Тэгээд багш маань маш их дэмжээд тэгээд сургуулийнхаа урилгаа аваад өгөө насан тогтох агш байсан. Тийм тэгээд нөгөө сургуулийнхаа одоо тэр Америкаас ирсэн сургуулийнхаа урилгыг аваад тэгээд Америкийн талаас нөгөө тал төлбөрийг төлөөд өвлцэн төлбөрийг надад өөрснөө төлөөд ингээд суралцах боломжтой. Тийм болно. Гоё тэтгэлэг байсан байж. Тэтгэлэг байсан. Тэгээд яг миний хувьд болохоор нөгөө сургуулаа намайг дэмжин гэж бодсон. Дэмжин гэж бодож нөгөө одоо захирал дээрээ орсон. Тэгээд бүхэл бүтэн соёл урлагийн их сургуулийн юу гэж бодоод байгаа юм бэ л гэсэн би хаалгын хөшгөлөл гарсан. Тэгэл тэрнээс хойш сургуульд очиагүй дээ. Одоо тэгээд бас мэдээж хэрэг тэр захиралч байхгүй бах. Соёс маань ч өөрөө арга барил нь өөрчлөгдсөн баг. Яг тухайн үед би тэгж бодож байгаа. Тэр чинь одоо дөнгөж нөгөө нэг ардчлалын үе ардчлалын үе 95 тийм 94 он 93 94 онд байсан. Тэгээд яг би тэгж бодсон л да. Тухайн үед тэр хүн тэр одоо сургуулийн захирал оюутнуудаа хэрвээ жоохон орчин үеийг жоохон оюутнуудаа дэмждэг тийм байсан бол магадгүй би тийм сургуулаа төгсчөөд ирээд энд соёстаас сургуульд багшлагч байсан юм билүү магадгүй тиймэрхүү тийм шүү дээ тийм. Тэгэхээр эргээ сургууль маань маш том боловсон хүчин болох байсан хүнээ алдаж байгаа байхгүй. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо соёс оюутнуудаа бас сайн дэмждэг юм уу үгүй юм уу сайн мэдэхгүй л байна л та. Ирж одоо төгсөөд диплом авах гэхгүй байна уу? Наад насаа агш төсөн шүү дээ. Гүрхэн манай насаа агш чинь тэгэл хүүшээ миний охин хүрээ дээрээ чи айлууд багш нь одоо ингээд юу яаж байгаа багш дээрээ яваад гэсэн энэ хүмүүсүүд яваад төсөөлж шүү дээ. Чи айлаа үрж ирээд төсөөлж гэд би ч тэгээд нөгөө нэг дүрслэгийн диплом байсан болохоор тэр нь бол тэгээд тоогоогүй хийцэн. Тэгээд заавал урлагийн үндэснийх амар тэрийг төгслөө гэж тий. Дүрслэгийн гэснээс хаяа ингээл чиний постуудыг ингээд анзаараад тахад уран зураг арттай их холбоотой юм. Тэр бол мэдээж хэрэг миний бодлоор бол авточ холбоотой баг. Танаа алдартай баримлч байсан. Тэр штэ.
Тэгээд бас тэрүүгээр бас уламжлаад генээр дамжаад зураг тийм загвар тий. Яг ген байгаа. Тэгээд ген дамждаг гэдэг чинь яг үний юм биш шүү. Тэр бол өстой 100 батлагдсан. Аав маань урлагийн гаяа цэцгэлтэн цэгмэд гэж хүн байсан. Тэгээд бас ардчлалын үүсгэн байгуулагч Алтаараа цэнэг. Тэгээд аав маань яг хоо тэгж ярьдаг байсан л да. Тухайн үед нөгөө нэг ардчлалыг одоо жинхэнэ нөгөө нэг хийж хувьсгалыг дөнгөж эхлүүлэх анхны хурал тэгээд нууц зөвлөгөө залуучууд бол дандаа нөгөө нэг соёл урлагийнхан хөвчлэн байсан юм аа гэж ярьдаг л да. Тэгээд анхны санаа гаргасан те санаачлал гаргаж исэн хүмүүсүүд маань урлагийнхнаас гаралтай. Тэгэхээр урлагийнхан бол ардчлалын их суурийг бүр үнцийг нь тавьж исэн улсууд байх нэ гэж бас хэлж байна. Тийм шүү. Надад бас тэгж санагдав. Яг тийм урлагийн хөгжимчин байна уу, зураач байна уу? Тэр хамаагүй бүжигчинч байна уу? Тэр үедээ нөгөө барууны имийг ингээд бид нар чинь тийм хол санагддаг байсан. Ах эгч нарын хувьд бол тэгэл тэрийг тогломоор байдаг, хориглоод байдаг. Тийм шүү дээ. Нэг юм чөтөртэй мөр шиг л байсан юм шиг байна. Тэгээд тэрийг чи ингээд авчгаар чинь тий. Тийм шүү дээ. Тийм яг байна. Бас ярьдаг байхгүй. Бид нэр ингээд ядчил тэгээ жэнсэн өмнөд өмсч болдгоо тий. Хөрөнгөтэй орны хувц өмслөө гээл тэгэл үсгэцгээж ургуулж болохгүй тий. Тэгэл одоо нэг зураг морог зураад сууж хахад тий чи хаанхын тагнуулуугээ барьвчлах жишээний тий тэгэл хайрж марах жишээний юм жоохон хүндлээсэн юм шиг гэлээ. Одоо баримлч зураач хүмүүс чинь хамаагүй эротик зураг мураг баримл хийж болохгүй тэгэл сайчин бүсгүйгээл зургээл суугаад идэг байсан юм. Тийм ер нь тийм байсан бах. Дээрийн зургнуудыг харахад ер нь нэг агуулгын шинжинд нэг тиймэрхүү байдаг шүү дээ тий. Харин. Тэгээд яг нөгөө нэг аавын ген нь надаар дамжаад тэгээд бас охин маань бас зургийн анги төгссөн. Монгол зургийн анги төгссөн. Тэгээд охин маань надаас гайхамшигтай зургнууд зурж ийн. Нутгаа үзэсгэлэнгээ гаргана. Nice. Тийм тэгээд охины маань одоо оюутан байхад л маш олон найзууд маань зургийн захиалга өгдөг байсан. Одоо ч стил тэгэл охинд маань зургийн захиалга тэгээд надад янз бүрийн найзууд маань их захиалга өгдөг л дөө. Тэр нэг зураг өрчс танаа охин байна л да тэгвэл. Чиний юм дээр байсан. Их гоё өрмөц зурд юм бэлээ. Тийм. Тэгээд манай хүүгийн аа бас зураач. Тэгээд хүү маань бас тийм айгу мэдрэмжтэй хөгжим тоглох айгу тийм өөр мэдрэмжтэй. Тийм юм хэмнэл хэмжээ ритм айгу сайтай. Бит сайтай гэдэг шиг тийм. Бит сайтай тийм. Тэр бол жоох ээж юм орчих шиг байна. Тэгээд нэг жоохон гений юм байгаа. Ер нь бол урлагийн хүмүүс чинь тэгэл аль урлагийн хүн гэхээр яг нөгөө зөвхөн зураг зураад авах биш те зургийнхан чинь дуулна хөгжим тоглоно. Одоо зураачтаас маш гоё тийм хөгжим тоглолтог хөгжим тийм хүмүүсүүд бас зөндөө байдаг шүү дээ. Манай эстрад буйнаг л хараач. Тийм шүү дээ буйнах байна. Зунаах ч бас дүрслэлтэйсэн гэсэн шүү дээ. Монгол зургийн ангид байсан ингээд ярьчихсан. Ер нь бол пүүж ах ч гэсэн бас эго тийм гоё ингээд нэг дончтой тийм пүүж ах чинь бас нэг тэгэж мэгээ зурчтэй шүү дээ. Оо за. Тий. Хин байна бас манай нөгөө хин жүжигчдээс хин ах бас ярьж ирсэн маа нөгөө Mask Production-ы нөгөө нэг хин ах үлээ нөгөө Эрдэнэ ах чинь бас хэрвээ бас жүжигчин болохгүй байсан бол би зураач болох байсан гэж ярьдээ. Тэгэхээр бас нэг юм гартаа ууртай тийм мэдрэмжтэй зургийн мэдрэмж байна. Хоёр хүүхдүүд чи одоо ингээд ээж аваа дуулыг гэвэл татгалзахгүй үст. Ер нь бол чөлөөт гэд бүр шүү дээ манайх. Манайх бол миний хүүхдүүд юу хүсэж чинь өөрийнхөө хүссэн болгоныг хийгээсэй гэж боддог. Яг үнэ. Тийм яагаад гэхээр хүн ер нь өөрийнхөө хүссэн юмд хамгийн их нөгөө тэндээ чин сэтгэлээ гаргаж нөгөө цаг заваа зарцуулж тэрнийхэн төлөө гүйдэг тэгэхээр дуртай юм аа л хийсэн. Тэгжээж ажиргалтай юм дэр шүү. Тийм яг үнэ. Дуртай юм аа хийх. Одоо дургүй юм хийлэгдсэн хот түүх жишээнүүд бол маш их байгаа шүү дээ бас. Тийм шүү дээ тий. Тэгээд бас үнэхээр сайхан байна. Би тэгээд чи өөрөө бас зурж болохгүй юм. Гой зураач. Яг хаад нөгөө нэг олон жил нөгөө оюутан байхаас хойш ерөөсөө зураг уучраас нэг юм жоохон айцтай. Шууд дуудуулаа авцсан болохоор нэг юм зураг зурна гэхээр яг охин маань бас тэгдэлтэй нэг та орж ирээ зураг зураач гэд
Тэгээ нэг зурх гад нэг хайдаа суудгийн. Гэхдээ нэг юм толгой хоосон толгойд нэг юм дууны санаал орж ирээд. Нэг юм хөгжим те шал өөр юм бодогдоо авчдаг. Тэгэхээр нэг юм жоохон надад нэг отохондоо жоохон нэг тэгээд дуугаараа жоохон удаан яасан дээр ах гэж бодсон. Тэгээд нэг дуугаа дуулаад тэгээ уран бүтээлээ шинэ уран бүтээлүүд гарах марах тийм санаа манаа маань сүүлийн үед улам ирчимжээд байгаа. Зургийн онгод нь хурдхан ороосоо гэж өрөөйдөө. За баярлалаа. Буйнаах шиг бас үзэсгэлэн гаргаад тэгээ дуугаа дуулаа бол бас гоё. Гоё шүү дээ. Үнэхээр энэ хоёр урлагч хоорондоо хэлхийтэй хоёр урлаг л да. Тийм шүү дээ. Дуу хөгжим, уран зураг гэдэг. Тийм шүү дээ. Манай найзууд дотор бас нэг хөгжим бүжгийн төгөл одоо нөгөө юуны анги төгөлдөр уурын ангид суралцчихсан мөртлөөсөө манай дүрслэгийн зургийн анги төгссөн найз охин байдгийн. Оо зөв. Тийм. All in one гэдэг гоё байна. Тийм. Ер нь бол яг айл мэдрэмж нь амар хоёрдох чадвар нь илүү хурдан ийм дасан зохицох чадвар нь илүү хурдан байд юм шиг санагдав. Яг л зурагч нар чинь бас л урланд би ингээл миний найзар зөндөл зурагч нар байна тэгэл урламд нь гэрт нь очих ингээл роко сонсоод классик сонсоод тэндээс мотивашн аваад амар онгод нь орд юм уу яа тэгэл юм азуурал. Бас дуу хөгжим бол амар их тийм юу төлөхөж суулж өгдөг юм шиг л шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол би зураачдыг ажиглаж байхад яг нөгөө экс нөхрөөсөө харж байхад нэг юм бясалгалд ордог юм уу да. Тэг хөгжим сонсоод ерөөсөө ингээд нөгөө тэрэндээ бүргүүн ороод тэгэл дотроо нөгөө бясалгал нь болоод тэг зураг зураал транс маягийн юмд орчдөг. Би бол тэгж бодсон. Тэгээд тэд нар чинь яг ингээд зураг зурхаараа бүр ингээд яг бүр ингээд маш урт хугацаанд суудаг байхгүй. Өглөөнөөс орой болтол шүн болтол ч юм уу эсвэл шүнжэнгөө зураг зурдаг ч юм уу тэг нэг юм бүр нэг юм онгод нь орохоор маш урт хугацаанд ийм бясалгалд орж зураг зурдаг. Тэг зурсан зурагд мэдээж ирэх тэгэл төгс бүтээл гарч ирнэ. Түүнээс ямар тийм зарим зурагчдын бүтээлч амар гоё нэг юм бүр нэг юм одоо жишээ нь би бол X нөхрийнхээ улаан фэн нь. Улаан ногоон фэн. Тэгээд болор гэдэг болор бол байгалийн зургаараа бол Монголд номер 1 гэж би бол дотроо бодож явдаг. Тэгээд болрын зургнууд ингээд ус мус нь яг ингээ хорчигноод бүр ингээ дугнаад урсаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг байна. Тэгэхээр бүр нэг юм амьтай зурагнууд зурдаг гэх юм уу та. Яг үнэ. Тэгээ байгалийн зурагнууд нь бүр үнэхээр цаг тасархаа байдаг. Аливаа зүйл чинь ингээд эхлэлтэй байдаг. За бидний эхлэл бол ээж аав хоёр. Чиний ингээд дуучин болох бүрлдэх тэр эхлэл суурийг хэн тавьсан юм бэ? За дуучин болох эхлэл суурь ер нь бол хар багаасаа хар нялхаасаа л дуулдаг байсан. Тэр бас ээжийн төлөө удамд байгаа л да. Манай эмээгийн ээж нь одоо нарийн хоолойтой тийм гайхамшигтай одоо нутагта ховдын хүн байхгүй юу. Тэгээд маш олон үхэртэй улаан үхэртэй тэгээ улаан үхэртийнхэн гээд нэртэй. Тэгээд зайлангын алтай нурууг дагсан ард олон ч айгуу дуулаач. Хүчтэй болоотой. Тэгээд тийм том өндөр биетэй тийм цагаан шар хүн байсан гэсэн. Тэгээд уртын дуу маш сайхан дуулдаг, ардын богны дуу маш сайхан дуулдаг тийм хүн байсан гэсэн. Тэгээд одоо манай эмээ чинь одоо удахгүй 100 өрөх гэж шүү дээ 3 жилийн дараа. Тэгээ эмээгийн ээж гэхээр одоо бас л тийм манай өндөр ээж мэн өндөр одоо илэн зэмээ маань тэгж дуулдаг байсан бахан. Тэгээд эмээгийн манай одоо энэ эмээгийн төрсөн их чинь бас ховдын театрт дуучин хийдэг байсан. Жүжигчин дуучин хийдэг байсан тийм хүн байгаа. Манай одоо жүжиг эмээл гэж бид нэр ярьдیں۔ Тэгээд жүжиг эмээ маань бас олон жилийн өмнө тэнгэрч талсан. Тэгээд жүжиг эмээ маань ховдын театрын одоо анхны Нансалмагийн дүрд тоглож исэн ийм дуучин байсан байт юм аа. Тэгэхээр нэг ээжийнхэн талаас бас нэг тиймэрхүү юм байгаа. Манай ээж чинь бас гоё гитар тоглоод бас дуулна. Тэгвэл тэндээс булаг шанд урсаад байгаа юм байна тий. Ээжийн талаас, аавын талаас болохоор нөгөө нэг манай аавын талынхан чинь тий яг аав маань зураач. Тэгээд ер нь бол ээж аав хоёр нь түүх аав нь болохоор түүх газар зүүн багш хүн, ээж нь болохоор нэгтлэн хүн байсан юм аа. Тэгээд
ер нь бол ээжийн талаасаа илүү түлхүү. Тэгээ аав болохоор тийм зураг хоббитэй байсан. Аав маань баримлчин. Орлогын гаяа зүтгэлтэн баримлч одоо энэ Дандрабаатарын баримлыг хийсэн гэдгийг хүмүүсүүд их сайн мэддэг. Тэгээд аав маань Сурикавын академид төгссөн. Тэгээд сургуультаа бас тухайн үед нөгөө нэг оюутных нь нөгөө дипломын ажил нь сургуулийн үүдийг маш олон жил чимсэн гэдэг бас их л тухайн үед Дуйлан Шуугантай бас сургуулаа төгссөн юм бэ тэ. Сүриквич одоо тэгэхээр аавын басны гарын урын чадал нь миний хоолойд орсон болов гэж бодсон шүү дээ. зүг газараа л орч дээ. Тийм ээжийн талаас болохоор нөгөө нэг дуулдаг тэр бас төрмөл тийм авьяас нь тэгээд наадлаас аавын талаас нэг тиймэрхүү. Тэгэхээр нөгөө аав ээж хоёр талаас нь хоёулангаас нь байгаа байхгүй. Яг энэ за тэгвэл ойлгомжтой ингээд тэр бүр ховдын уулын горигч тэгсэн уурлаас ээж маань эмч. Тийм их барих эмгтээчүүд эмч тийм гавьяат эмч байгаа. Тэгвэл ингээд чам нэгэд багасаа ингээд төрөлхийн ингээд заягдсан байсан байна. Тэгвэл энэ нэг том урсгал одоо жаз хөгжмийг, жаз дууг энэ том салбарыг сонгоо гэж одоо чамд хин зөвлөж хин чамд. За энэ ийшгээ ороод татсан хүн бол яалтчгүй нөгөө Соёсын дуулаачаа ингээд явж байхад манай концертмейстер агш, эко агш, Эрдэнэтр агш одоо мөрд орж байгаа юм хүү? Тий. Эрдэнэтр агш маань ер нь бол намайг нэг ажиглцсан байсан. Тэгээд оюутан байхдаа нөгөө шалгаруултанд орно шүү дээ. Бид нар чинь ингээд Соёсын дуулаачаа ингээд би чинь шууд нөгөө дуулаачаа ингээд очиод нөгөө сайн дураараа очиод нөгөө дүрслэгийн төгсгчилдээ Соёсын дуулаачаа ингээд очиод шалгалт өгчдөг байхгүй. Тэгээд тэнцчдэг байхгүй. Яг миний доогор улаан зураас татагдсан байт. Амар өрсөлдөөнтэй болдог гэсэн. Тийм тэгээд яг нөгөө хүүхдүүдийг шалгаруулж авдаг. Тэгээ хүүхдүүдийг яг дуулуулаад энэ хүүхд орно, энэ хүүхд болох юм байна гэдгийг харж шүүж авдаг гэсэн. Одоо чухам шүүлтүр байдаг юм уу үгүй мө сайн мэдгүй байна. Бас авдаг л ах л та. Мэдээж мэрэгчлээ сургууль юм ч те. Янга санхүүч гэсэн. Тийм би бол тэгээ яг тухайн үед нөгөө Хьюстны дуу мó, Mariah Carey-гийн дууг дуулах их дуртай тийм бацаан байсан. Тэгэл тэрийгээ дуулаад орсон. Тэгээд эко агштайгаа анх танилцал манай концертмейстер агш эко агш маань яг хичээл тарсны дараа холон үлд, ундак үлд гэл. Нэр захууд ирээ. Тэрийг тийм тэгээд багш шиг бодсон байсан байгаа байхгүй юу? Яг тийм нэг юм jazz mas тиймэрхүү юм дуртай өөрөө нэг тэрэндээ тэгээ айгу том биетэй өндөр хүн байсан. Тэгээ мөрд орж байгаа хүүхдүүд чинь одоо олон хүүхдүүд дотроос нь ганц одоо хөгжимчин хүүхд байдаг гэсэн. Тэгээ тэр нь одоо манай Эрдэнэтр агш байсан. Тэгээ эко агш маань ингээл хөгжим тоглохоор ингээ биеийг ингэж хөдөлж тоглодог. Тэгээд нэг юм том нүдний шилтэй тийм. Ингэжтэй нэг юм жижиг юмтай. Тэрийг юм ууч тэгээ сайхан ингээл хайртай агш минь байсан. Тэгээд эко агш маань анх би нөгөө нэг юу одоо нөгөө Summertime тэгээ George Gershwin-ийн Summertime, The Man I Love тэр доонуудыг анх зүгээр нөгөө хизээч сонсч үзээгүй мөртлөөсөө яг нотоор нь сурч ирсэн байхгүй багштайгаа бэлдээд. Тэгээд дараа нь 2002 онд 3 онд манай нэг гадаад найз амар олон одоо Монголд Азийн хөгжүүлэх сангийн шугамаар ирээд тэгээд тэр найз маань маш олон юм нөгөө нэг юунод CD-тэй 5,000 CD-тэй Монголд ирээд концерттэй DVD CD-тэй ирээд ABCD-г ингээд яатсан. Ангилсан. Би тэг ангийнхаа нөгөө отгоо альтернатив отгоог дагуулж айгүйх очдөг гэсэн хэрэг. Тэгэл очиад гоё концерт үзэл те гоё хөгжим сонсоол. Тэдний данх тэгээд Ella тэгээд Louis Armstrong тий одоо тухайн лаглаг jazz дуучдыг одоо тэдний данх сонсч илаа. Тэгээд 2005-6 онд анхныхаа jazz CD-г бичүүлээд амьд хөгжимтэй бичүүлээд Хаан банкны манай Peter Morrow, Jim Dwyer-гийн хоёр найз маань Америк найз маань ивент итгээд тэгээд Дашка ахын студид дээр бичүүлээд ингээ анхныхаа альбомыг гаргаж ирсэн байдیں۔ Одоо тэгээд сургууль төгслөө.
хүн дуучин хүнд чинь заавалчгүй нэг хөгжимчин хүнд ч гэсэн байнгын ингээл нэг бэлтгэлтэй байх шаардлага гардаг. Тэр бэлтгэлийн нэлээд хувийг нь бол түрүүн чи дурдсан бас ярьслах ихэнд цөөхөн хитгэн юм уу jazz club-ууд маань та эдийн мэн сайхан хангаж өгсөн баг та тий. Гэхдээ яг нөгөө тухайн үед чинь хотын төвийн бүх баарнд л болдог л шүү дээ. Яг төрөлцсөн jazz бол цөөхөн байсан тий. Төрөлжсөн jazz bar гэж баг байгаагүй тий. Тийм. Тэгээд юу вэ гэхээр Paris by Night гэх газар хамгийн анх дуулж эхэлсэн байт. Тийм Paris by Night-д дуулж эхлээд оюутан бахта дуулаад. Тэгээ мэдээж оюутан байхад мөнгө олно гэдэг бол гайхам шиг шүү дээ. Баян оюутан. Хэдийг авсан камераа? Яг хоо тэгээ тэнд чинь яг 8,000 төгрөгөөр анх эхлээд нөгөө White House-аас эхэлдэг байхгүй юу? White House дээр нэг 8,000 төгрөгөөр эхлээд тэгээд нөгөөх нь жоохон нэг орой дуулахад 8,000. Тийм 8,000 төгрөг. Тэр үед гэхдээ 8,000 ч одоо нэг хэд юм бэ? Төсөөл алхаа харьцуулсан. Тэгээд тэгэнгүүтээ дараа нөгөө нэг бааранд болохтай өдрийн 10,000 15,000 их тий авдаг болол ингээл мөнгө нь өсөөл 20 25 30 40 50 гээл тий сүүлдээ 50,000-аар дуулдаг болол. Тэг ингээд яг баарнууд дуулж хахад би бол тэгж боддгийн нөгөө маш олон хөгжимчдтэй ингэж дандаа амьд хөгжмийн хамтлагуудтай дуулж исэн учраас нөгөө хөгжөөд тэр хөгжимчдийн буйнаар бас байнгын бэлтгэлтэй байнгын те 7 хоногийн бараг л 7 өдөр ажилладаг л шүү. Орой оолхон бааранд дуулаад маргааш нь хичээл дээр нэг юм нойрмиг сууж идэг. Тэгээд гэхдээ яг тэр нөгөө нэг оюутан юм чинь их л мөнгө олоод ингэх тусмаа л бүр ингээ happy те. Ер нь бол тэгээ анхныхаа бас нөгөө цалингаа оролцуулаад бас анхныхаа байрыг авчилаа. Юу гоё. Тийм тэгэл яг энэ чинь нөгөө баарны буян ихээ их тэгээд тийм штэ. Тэгэд манайхан болохоор ингээл баарнд болдог аим баарны дуучин мууч ингээл хүмүүсээ тухайн үед янз бүрийн юм ярьдаг рок попих ингээл ах ихчнэр те ах нар дайлангуй гэл те. Энэ дэлхийн сурвалж бүгд баарнаас эхэлсэн шүү. Тийм штэ тийм. Тэгээд яг тоодоггүй л байсан л та. Тэгэл гэтээ надад бол би хангалттай мөнгө олж байгаа юм чинь надад happy л байсан. Тухайн үед чинь Fire хамтлаг тэгээд хоёр одоо нөгөө ихчдүү хоёр нандаа чинь бас хамтлагтайгаа гэтээ Exit гэж байгаагүй. Гэтээ ихчдүү хоёр нандаа гэдэг нэрээрээ явдаг байсан. Тэгэл хөөхөн ингээл нэг дуулдаг хитгэн цөөхөн дуучд байсан шүү дээ. Альтернатив отгоо маань бас дуулдаг байсан. Daisy Man дуулдаг байсан. Сүүлд нь Info Radio гэж нөгөө тийм баар гараад тэнд чинь бас ингээд бас хамтлагууд амьд хөгжмийн хамтлагууд болдог гэсэн шүү дээ. Нисванас тий. Тэгээ ер нь бол маш олон хамтлагууд амьд хөгжмийн хамтлагууд бол бүгд л тандаа бааранд тоглодог байсан юм байна. Бодоод тахт тий. Тэгжээж л одоо бидний түрүү хэлсэн чинь нэг баар марны гэдгийг. Тэр баарнууд тэр клубууд чинь л одоо манай залуу уран бүтээлчдийг тухайн үед яг тренд болж ирсэн, мод болж ирсэн тэр boy band нь байна уу, jazz нь байна уу. Эдэнд ч бас хөрөнгө оруулалт хийж ирсэн л байгаа. Тийм шүү дээ. Одоо жишээ River Sounds бол сайхан буянтай газар шүү. River Sounds ч одоо бараг пүүж ахаа хоёрыг ах энтертэй чинь би ч одоо бараг 10 гаруй жил бас дуулсан байдаг. Тийм. Тэгээд ингээд Black and White-ыг чавгүйгээр төсөөлөхгүй шүү дээ. Тэгээд хоёр бол тэгэл Black and White хамтлаг бол гэхдээ бас л Монголын олон сор дуучдыг төрүүлсэн, олон сор хөгжимчдийг төрүүлсэн бас л буянтай газар шүү дээ. Буянтай хамтлаг, буянтай газар. Пүүж ахтай бас талархаж явдгийг гэдэг. Манай пүүж ах ч мондогч. Пүүж ах бол Улаанбаатар хотын хүндэт иргэн байхаас өөр аргагүй хэлтэй. Гайхамшигтай гармонт юм шүү. Тийм шүү дээ. Мондог хөгжмийн зохиолч тэгээд маш даруухан миний ах ч гэсэн. Би нэг пүүж ах. Тэгэлгүй юм баггүй юу? Яг чи сайст яг зөв үйлчлээ. Одоо энэ манай энэ гитарчин тана Black and White Оги байна тийм? Тийм Оги ах тийм. Оги пүүж ах хоёр бол зүгээр л даруун дэндцсэн. Тийм шүү. Би нэг ярьцлаганд бүр шаналгасаар дуудаад нэг би продакшнд ажилладаг байсан. Дуртай дөргөө Иржина пүүж ахт. Яг юу ярих гэдэг. Урлагаал ярина шүү дээ. Тэгэл ярих шүү дээ. Амнаас нүг гардаг. Яг пүүж ах чи айгу дараахан шүү дээ. Би чам сануулаа шүү дээ. Би ярианда муу. Тэгэхээр нэрэд нэг тогдоод
хөгжим тоглодог гэсэн бол ах нөгөө шүү дээ. За тэрнээс хойш би дахиад гүйж хийлээ шүү дээ. Би бас нэг одоо юу яаж яадаг байхгүй нөгөө хөх хотод дуулж яадаг байхгүй. Тэнд бас нэг хамтлаг мамталтай тий одоо ааг ахтай бааж ах махтай нэг баарн дотор л тоглож исэн чинь пүүж ах тэнд явж гинэ баарнд ороод ирсэн. Та бүхэндээ ингээд Монгол улсын хөгжмийн зохиолч супер одоо бүрт орж ахыгаа орой Улаанбаатарын үйлч зориулсан чи пүүж ах гараа л явцсан зөө. Тэг хэсэг хугацааны дараа орж ирж байгаа. Тэг пүүж ахаа та яатсан бэ гэдгсэн чи пүүж ах нь ичээд. Тэг айгу хөвгчлөлтөө үнэлтэй пүүж ах чаас тэгж байгаа зү бас айгу шооч фаны тэгсэн мөртлөөс айгу тийм ичимхээ даруухан те бас л янзын өншөөтэй манай пүүж ах чинь. Ярианда бас дөнгөж сая дурдчихлаа. Эндээс нэг үг суглаад бас асуучих гэж бодож байна. Нэг хэсэг манай эстрад за нийтийн дуу бүгдээрээ тэгээд хятад улсад жоохон халтур гэсэн тий. Нэг тийм бүүн болсон тий. Тийм шүү дээ. Нэг хэсэг өвөр монголчууд маань яг өвөр монголчуудад яг тухайн үед бид нар чинь нэг жоохон хөгжил мөгжил буурай тий жоохон хэцүү нөө хятадын дарангуул байдаг. Тэгэл ер нь ингээл тийм юм гээл тэгэл манайхнаас юм суралцах хүсэл айгүй ихтэй. Тэгэл тэнд тоглооч гээл те Монголын амтлагуудыг тоглоод Монгол дуунууд тоглоод Монгол гадаа дуунууд тоглоулаа. Тэнд чинь бас нэг хөөхөн бас багш магш хийгээд нэг хитэн шав мавтай нөгөөдөл нь ингээд бас гадаа дуу муу суурах сонирхолтой те тиймэрхүү байсан багтай. Тэгээд нэг хэсэг бол Монгол хамтлаг дуучид бол тэнд бас бэлчсэн шүү дээ. Тэгээд өвөр монголчууд ч яхаа нөгөө нэг ер нь бол өвөр монголчуудыг харж байхад их тийм монгол сэтгэлгээтэй юм яг юм монгол урлагийг яг юм одоо үндэсний хэв маяг гэдэг юм да илүү юм жоохон орцсон тэгээд ер нь бол тэрийгээ их хөгжүүлсэн газар байх гэж бодож байна. Ер нь юм монголчууд шүү дээ. Угаас ахын үнэ. Тэгээ сүүлийн үеийн одоо өвөр монголчуудыг яг сая нэг урагшаа яваад тэгээд өвөр монгол зонгол найзтай таарад ярилцсан л та. Тэгээд гисэн чинь өвөр монголчуудын одоо нөгөө сургуульд нөгөө өвөр монгол босоо монгол бичиг орохоо хэлсэн хүүхдүүд монгол хэлээ мартаж эхэлж байна. Тэгээд ер нь бол бид нар хоёр үеийн дараа гэхэд ер нь бол монгол хэлтэй өвөр монгол хүн бараг байхгүй болох байх гэж ярьж байлаа. Амшигт. Тий. Яг хаад энэ бас нэг гонигтай л да гонигтай тий. Тэгээд та нар өөрснөө ингээ одоо ингээ зааж мааж өгдөг юм уу хүүхдүүдтэй ингэж мэнгэж өгдөг юм уу гээ одоо тэгээ сургууль дээрээ очиод хүүхдүүд чинь тийм юм аа хятад хэл дээр бүх хичээл нь ороод тэгээд юу яхаараа босоо монгол бичиг орохгүй тэгээд англи хэл мэл бас нэг тийм оролтгүй гинэ. Ер нь бол нөгөө яг үнсэрхэг үзэлтэй их гүрний тий их гүрний үнсэрхэг үзэл гэдэг чинь яг тэрэн дээр гарч ирж байгаа. Яг хөө тэгэл хүчээр дарагддгүй зүйлүүд бас байна л та. Тийм шүү дээ. Соёл урлагийн талаар нь за тэгээд тэр нэг цуснд байгаа ген гэдэг чи хэзээ ч ярил. Энэ хууль захирамжтай захирагдахгүй зүйл дээ. Тийм учраас бас гайгүй. Тэгээ одоо бол нөгөө нэг өвөр монголчуудыг бас харьцангуй айгу тийм дэмждэг, ийш тийшээ гадагшаа дутгшаа их явж тий өвөр монголчуудыг тий урлаг соёлоор нь бас ингэж дэмждэг, соёл урлагаа дэмжиж нөгөө өвөр монголчуудыг чинь хятадууд одоо жуулчлалын хот болгож тий өвөр монголыг хөх хотыг тий одоо цаашаа Чингисийн онгон гэл тэрийг чи ерөөсө дэлхийн нийтэд Монгол гэдэг газрыг таниулах гэж одоо тийм хятадууд монголчууд энд байна гэж харуулж байна л та. Тэгээд тэрэн дээр монголчууд одоо өөрснөө ар монголчууд маань даруухан бас арга хэмжээ авч те соёлын өв мөг юу гэдэг тэр хамгийн юмнуудаа бүртгүүлж те ингэж өв соёлоо хамгаалахгүй бол бас удахгүй бидний өв соёл ч одоо хятадын өв соёл болох гээд байна. Ер нь бол жоохон хат болохгүй болсон юм л. Соёл Байлангийн соёл урлагийн их сургуульд өвөр монгол оюутнууд их хийж сурдаг юм байна шүү дээ. Морин хуур уртын дуу. Тийм шүү дээ. Өвөр монгол оюутнууд Монгол руу айгүй хэрж сурдаг болсон байлээ. Тийм үндэсний урлаг болон ойрын дуулаачаар маш их хүүхдүүд суралцж байгаа. Би тэр хиний нэг өвөр монгол талын дуулаа радио дээр хийсэн нэг ярилцлагын сонс. Чи болгоо бол тэгэл бүр зөвлөдөг байсан. Тэгээд оюутнуудтай шавнарт Монголд Монголд очиж сураа. Энэ сайн багш нар байгаа. Тэнд яг нэг уламжлалт яг нэг
Хүчмийн зэмсгээс сонгодог тий манайхан ч Орслоо тий одоо тухайн үеийн одоо сэцлээс орноод руу явж суралцж исэн багш нарын үлдэгдэл гээл тий тэдний шавнар гээл одоо бас тэгэл гадаадад консерватор төгссөн мундаг хөгжимчтэй байгаа шүү дээ. Эрдэл дээр бол ярилт. Тий. За хоёул жоохон дурсамж ярьлаа. За тэгээд одоо хоёул бас жоохон ирээдүй хүндэхгүй болчихлоо. За одоо ингээ 25 он гарчлаа. Өдөртлгөө сар шин майнж болох гэж байгаа шүү. Ямар ажил хийж ийн, уран бүтээлийн одоо ямар төлөвлөгөөтэй байна. Тэрнээсээ бидэнтэй хуваалцаа. За тэгээ юун төрөнд одоо шинэ 2 дуу маань дуусж байгаа. Тэгээд клип болохоор Хаан Films live stream. Хаан Films live stream хоёр ч нэг одоо газар. Тэгээд тэднийхээ live stream-аар саяд нөгөө нэг юуныхаа 24 онд хийгдсэн концертынхаа нөгөө бичлэгийг хийсэн байгаа. Тэгээд 2 сарын 14-өөс өмнө бас үзэгч тоглолтыг маань бас маш олон хүн үзэж амжаагүй бас нөгөө зарим нь бас нөгөө тикеттэй ирээд нөгөө багтаамжны байдлаасаа болоод бас хангаж чадаагүй жоохон гомдолтой хүмүүсүүд бас мессеж итсэн байсан. Тэгээд тэр үзэгчдээс хүлцэл өчий. Тэгээд одоо телевизээр тэр тоглолтууд маань одоо Univision олон Hoo TV-гээр тав хүндээ тийм хямдхан үнээр боломжтойгоор үзэх боломжтой болсон. Тэгээд тав хүнийг яс тэр концертаа шимтэн сууж үзээрэй гэж урьж байна. Тэгээд өөрийн 2 шинэ клип бас удахгүй гарна. Тэгээд шинэ дооны клипнүүд цэцэгдгээр хулан маань ямар шинэ уран бүтээл хийж байгаа гэдгийг бас харах бах. Ер нь бол өөрийнхөө шинэ уран бүтээлүүдийг хийгээд цаашлал пянз гарах гэсэн төлөвлөгөө шинэ уран бүтээлүүдээрээ пянз гарах гэсэн маш тодорхой төлөвлөгөөтэйгээр 25 онд эхэлчихнэ. Тэгээд мэдээж 11 сарын 1-нд би өөрөө төрсөн. Тэгээд 11 сард ийм гоё байнгын тоглолт хийдэг болол гэ үзэгчд маань бас маш их олон найзууд маань хүсэл тавьсан. Тэгээд 11 сард бас тоглолтоо хийн тий. Тэгээд мэдээж гайхамшигтай хүмүүсүүдтэй хамтарсан эсвэл тэ өөрийн ганцаараа бие даасан ч гэсэн одоо жишээ нь 24 оны тэр нөгөө бие даасан тоглолтын дээр тэ миний одоо хамт дуулсан дуучид маань хамтдаа одоо хамтарч уран бүтээл хийсэн бүтээлчд маань оролцсон байгаа. Одоо Аавыг ах маань, Даштондог ах маань тэ Даштондог ах бол одоо ер нь бол хүн хамтлагийн продюсер тэ тэгээд маш том мундаг хөгжмийн зохиолч одоо дуучин ийм мундаг ах маань бас ирж оролцсон явдалд маш их баяртай байгаа. Дашка ах маань бас энэ тэнд концертанд бас баг оролцохоо хэлсэн байгаа. Тэгээд цаг зав нь амжихгүй. Тэгээ яг тэр үед ингээд цаг зав нь таарад миний тоглолтод оролцоод тийм тэр тоглолтыг үзсэн бас үзэгчд маань бас маш их азтай. Дашка ах бол 5 жил тайзан дээр гараагүй байж байгаад тэнд надтай хам тайзан дээр гарч дуулсан байдаг байгаа. Хоёрын хослууд их гоё нийлт юм аа. Дашкахын нэг төгс таардаг нэг хэд хэдэн дуучтай байт юм. За эмэгтэйчүүдээс би бол сараагч та хоёрыг бол нэрлэхий. Үнэхээр Дашкахтай гоё хоршдог. Яг тембер нь яг гоё таараал гоё. Таараг хүмүүс байдэн шүү дээ. Нэг хүчээр нийлүүлсэн юм шиг. Тийм Дашках ч миний хайртай ах маань л дээ. Ер нь миний хамгийн хайртай гэсэн өөрийнхөө хамтарсан уран бүтээлчдийг оруулсан. Тэгээд нөгөө хэнийг манай буйна ах маань буйнаахтай бол маш олон жил хамтарч ажилласан. Манай Наги агаад Наги бол мэдээж одоо үеийн Монголын Франк Синатра ер нь бол цадчи бол амар кул явж байгаа шүү дээ. Би бол найзаараа бахархдаг. За тэгээд Зуна ах маань болохоор бас ийм жаз сонирхдаг, өөрөө бас ийм жаз хөгжим дуртай, гоё ийм мэдрэмжтэй, хөгжмийн гоё мэдрэмжтэй, хөгжмийн бас өөрөө продюсер хүн те хөгжмийн найруулагч, ая дуу зохиогч те ийм гайхамшигтай хүн байгаа. Тэгээ Зуна ахаараа хөтлүүлээд энэ концерт минь бол маш төгс гоё концерт болсон гэж бодож байгаа. Тэгээд энэ концертыг зайлшгүй жил болгон хийх хэрэгтэй байна гэж бодсон. Яг үнэ. Тэгээ маш урт хугацааны дараа ингэж нөгөө нэг хамтарсан уран бүтээл гэхээсээ илүү өөрийн соло уран бүтээл үзэгчдтэй хүргэж байгаа нь үзэгчд маань маш их таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд шинэ уран бүтээлүүдээрээ дараагийнхын концертыг бас гоё мэлаагаад тий 11 сард магадгүй тэнд
маш гайхамшигтай эмэгтэй уран бүтээлчдтэй хамтарсан концерт хийх юм билүү. Яг үнэ. Тийм маш олон зүйл төлөвлөж бодож илээ л да. Нэг хэсэг за хулангийн яг анх гарч иржсэн үедээ тэгэл тухайн 90-ад оны рэп, хипхоп хамтлагуудтай нэлийн хитэн дуулсан байдیں۔ Яг нөгөө вокалын дуулсан тий. За тэгээд маш их жүжиг киноны дуу дуулсан байдаг. Ингээл тухайн одоо нэг шиг сошиал хөгжөөгөө радиогоор маш их явдаг ус хүчтэй явдаг байсан. Одоо ингээд би бас боддог байхгүй. Дээр үед биднээс хошигнол манай Элкандорын амраа битнэж яриад. Яна энэ жаз хуланг одоо нэрийн солио саундтрек хулан болчих үү гэдэг. Гэтэ тэр чинь аргагүй шүү дээ. Яа гэхээр дөнгөжтэй 20 их настай тий дөнгөж 22 настай тэгэл тэр чинь амар юм хийх хүсэл мөрөөдөл маань оргилж байгаа байхгүй. Тэгэл нэг юм бүх юмыг дуулж үзмээр санагдах тий бүгднгийн дуулж чадмаар юм шиг тий тийм амар бүр ингээд дүрлцсэн байлээ. Таалагдсан дуу том жагаахын нэг дуу байдаг шүү дээ. Нөгөө зүүдний үргэлжлэл. Тийм тэр тунгалаг гэж хөөрхий тий тэр бүсгүүд айгу өрөвдөлтэй хийсэн тэр амьдралаар хийсэн киноны дуу тий. Гоё дуу тэр. Тийм манай том жагаах ч асгүй л тий. Манай энэ нөгөө хипхоп аваргууд одоо шин цагийн хипхоп дуулыг ихгүй байна уу? Дүүнэр одоо ихчээл арай хөгшин төхөөлгүй те гэдэг. Өөрөөсөө гоё дуучтай болсон л да. Тий, одоо зөндөө олон шин амар гоё мэдрэмжтэй шин залуу үеийнхэн new generation те бүгдээрээ ста балаг нь авч штт. Үнэхээр гоё. Дэлхийн нийтээр яг хаа ингээд амар тийм шин давлгаа, шин төрлөг эхэлж ин л та. Тэгээд шин залуучууд дуучид гарч ирж байна. Тэгээ одоо яг гэхээр 20-д нас бол яг л эд бүр гал шиг асч идэг бүр ингээд дуулахгүй л ол ингээ өөх гээд байгаа юм шиг тийм мэдрэмжтэй нас шүү дээ. Ер нь бол тийм тэгээд яг хаад би бол тэгэж боддгийн 20-д тахтай бүр ингээд те тухайн үед бүр супер од олоод те тухайн үед тэгэл бүх хүлэн авалтан дээр хулангуугаар хүлэн авалт баг байдгүй байлаа шүү дээ. Хулангуу хүлэн авалт байхгүй. Тухайн үеийн бүхэлдээ гадны дотны те ерөнхий сайдын ерөнхийлөгчийн бүх л хүлэн авалтанд хулан дуулдаг байлаа. Тийм. Тэгээд яг хаад амьд хөгжмийн хамтлагтай те хуйгаа ахтайгаа тэгэл ингээд зөндөл олон хүлэн авалтанд явдаг байлаа. 30-д нас маань бол миний 30 нас бол одоо ингээд 28 настай би одоо филармоны дууч болсон байдیں۔ 28 настай филармонд ороод филармондны 10 хэдэн жил болсон байгаа байхгүй. 10 хэдэн жил болоод энэ хугацаанд бас тэгээ хамт олон гэж юу юм, тэгээ симфони оркестр гэж юу юм, морин урын чуулга гэж юу юм, тэгээ энэ олон хөгжмийн мундаг хөгжмийн зохиолчдын хөгжмийг тоглодог энэ гайхамшигтай хөгжимчдтэй хамт ажиллаж ингэж одоо 30 насаа өнгөрөөсөн байх нь шүү дээ. Амар ачаалттай ажил шүү дээ. 30 насаа тий. Тэгээд мэдээж улсын гэсэн одоо бүх тоглолтуудад орж исэн тий. Бүх мэдээж улсын байгууллага учраас улсын филармон учраас тэгээд энэ сайхан хамт олонтой энэ 10 хэдэн жилийг өнгөрөөсний дараагаар одоо өөрийн уран бүтээлээ хийх гэдэг ингээд зориг шолоодаа гарч байгаа, шин дуунууд гарч байгаа. Өөрөө зарим дууныхаа үгийг зохиож байна. 2005 ер нь бол 2003-аас 2010 он хүртэл ер нь шүлэг зохиодог байсан юм байна. Тэрийг одоо сүүлд л ухаж харлаад нөгөө дэвтрээ ингээ харсан чинь те зарим авчиж болохоор ч байна, авчиж болохооргүй хүгээж байна те янз бүрээр. Тэгээд хийчихвэл явчихаар юмнууд байдаг. Тийм. Тэгээд нэг хөөхөн нөгөө нэг бацаан бахтай иччихсэн шүлэгнүүдээ гаргаж ирэл нөгөө төлөв ингээд нэг бас дээр нь ингээд бичээд юм хум янзлаад үдсэн чинь болж юм. Тэгээд хамгийн түрүүнд нөгөө сая 24 онд сүлд хийсэн тэр нөгөө нэг манай дүү үеэл дүү маань болохоор бас юм хөгжмийн мэдрэмжтэй, хөгжмийн сургуульттай тий хөгжмийн одоо найруулагчийн ангид суралцж байсан. Ийм дүүгийнхаа хөгжмөр тэр дүү маань хөгжмийг хийж өгөөд тэгээ өөрөө үгийг нь бичээд тэгээд гантур ахыхаа Star Studio дээр бичүүлээд хөгжмийн аран шок тий хоолойны бүх юмнуудаа бичүүлээд мастраа хийгээд тэгээд тухайн үед нөгөө яг концерт болохгүй концертын өмнөхөн тэгээд тэрэн дээрээ нөгөө нэг
нэг өдөр зарладаг байхгүй юу яа гэд. Хайрын тухай дуу юм чинь би ч нэх гэдэг нэртэй дөө. Тэгээд YouTube дээр орох юм бол байгаа. Би ч нэхийг тий. Тэрэн дээр тэгээд нэг өдөр зүгээр нөгөө Facebook-ээр ингээд найзууд дундаа тий хосуудыг тий өөрснийхөө гоё ахуулсан зургнуудаа явуулаач ингээд клипэнд оруулъя гэд. Тэгээд нөгөө зургнуудыг ингээд эдитлээд янзлаад тэгээд ингээд юу клип болгосон байгаа. Клипч гэжтэй яг зурглуудаар хийсэн тийм айгу хөөрхөн ID байсан. Тийм тэгээ яг нөгөө ингээд тоглолтын өмнөх тийм. Тэгээд тэр дундаа өөрөө бас нөгөө дуусан дундаа өөрөө дуурлаад гэдэг шиг нөгөө дууныхаа үгийг бас нөгөө эдитлээ янзлж байхдаа нөгөө тэр дууныхаа үгэнд бас өөрөө дуурлаад бидний юм хөөрхөн дуу болцсон. Тэгээд та нар минь бас сонсороо гэхдээ нэг жоохон өөр тий нөгөө холонгийн дуулдаг дуунуудаас арай өөр төрлийн дуу болсон байх гэж бодож байна. Нэг найзгаа бүр тааглж ирээд бичээвс. Зургийг чи оруулсан шүү гэдэг. Тий, зарим нэг найзуудынхаа шууд оруулсан. Тэгээд нөгөө зарим нөгөө нэг юуны одоо шаардлага хангахгүй зургнуудыг бас оруулж чадаагүй. Манайхан ч бас нэг юм дээгүүрээ шалдан малтан зураг тий ингээд нэг юм өвс мөвсөн дээр ингээд хөвцсөн тий. Тийм зураг явуулахар ч одоо бас арай л эвгүй тий. Гэр бүлийн альбом биш тий. Тий, харин тий. Тэгээд тийм зургнуудыг бас оруулаг байгаа шүү. Уучлаарай. За тэгвэл ийм гоё төлөвлөгөөтэй. Ямар ч гэсэн бид нар 25 онд шин цомог бол гарт ирэх юм байна. Тийм шин цомог тийм. Тэгээд 11 сард бас гоё тоглолтоо та бүхэндээ танилцуулна. Ер нь бол тоглолт гэдэг зүйл бол энэ хуланг сонсох дуртай, хулангийн хоолойг амьдаран сонсоод хажууд нь хамт байгаад хамтдаа инээлдэж хөхрөлдөөд аз жаргалаа хуваалцаад тий хамтдаа бүжиглээд ингэж өнгөрөх гайхамшигтай өдөр байд юм байна. Тэгээд ер нь бол тоглолт зайшгүй хийж явах шаардлагатай юм байна гэж байна. Энэ бол маш чухал. Тэгээд чиний төрсөн өдөр чинь ч их гоё цаг хугацаанд болд юм байна. Тий 11 сарын 1-нд ямаа төрөж байгаа л матч оны төгсгөл дээр нэг талингаа тавьчихдаг тий. Диплом хамгаалцдаг. Ийм байж шүнхтэй. Тий шүү дээ. Тэгээд төрсөн өдрөө бас бусадтай хуваалцсан гэдэг чинь амар гоё зүйл ахгүй амар азтай байгаа. Тий. Одоо бид нар бас их азтай. Бид нар чи бас ингээд залуу хүмүүсийн тоонд орно. Гадаад харилцаа, соёл урлагийн чиглэлээр бол нэлийн хөгжсөн ийм үе ирлээ. Бүх юм нээлттэй болчихлоо. Одоо ингээд сонсоод байхад Японы элчин сайд юм, Франц дөрвөн ярьлаа. Америкийн нэгдсэн улсын элчин сайд ингээд тэр чи айгүй гоё юм хөтөлбөрүүд, айгүй гоё юмнууд оруулж ирдэг болсон юм байна. Тийм шүү дээ нөгөө хөгжмийн хөтөлбөрүүд, хөгжмийн зохиол, одоо хөгжмийн найруулга, хөгжмийн зохиолын хөтөлбөр энэ маш олон тийм гоё хөтөлбөрүүд орж ирдэг бэндүүд ирдэг болж байна. Тийм шүү дээ. Бонд ингээд том фестивалд явуулдаг болж байна. Манай Армян гамбаах чинь бас маш олон жилийн их талын жаз гэдэг фестивалыг хийлээ шүү дээ. Армян гамбаах бол Монголын жаз урлаг үүсч хөгжөхөд бол маш том нөлөөлөл үзүүлсэн байгаа. Тэгээд би юу хэлэх гээд юм хэрэг гадаад дотоодын ийм гоё ивент фестивалд оролцож байгаа ч гоё явж байгаа ч айгүй гоё шүү бас. Одоо энэ жаз хүчтэй хөгжсөн Япон, Америкт тэгээд тэр үлгийн орон Америкт нь очиод явж байгаа ч Европт одоо жишээлбэл маш их том фестивалууд болдог сонирхолтой. Тэгээд нэг гоё бэнд аваад явж ивэл гоё санагдав. Харин тий. Ер нь бол яг нөгөө санж явбал бүтнэ гэж. Ер нь бол яг нөгөө нэг манайх нөгөө стандарт одоо жишээ нь фестивал гэхээр ямар нэгэн байдлаар нөгөө нэг юм том фракцаар биш те жижигхэн өөрийн гэсэн цөөхөн идэгжимчтэй те байнгын тогтлуулж шүү. Тийм шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө нэг биднэрт бас юу хэрэгтэй л дээ маш олон бэлдэх цаг хугацаа, бичлэг те маш урт хугацааны бэлтгэл тэгээ чанарын стандарт шаардлага хангасан бичлэг те тиймэрхүү юмнууд маш их хэрэгтэй байдаг учраас тиймэрхүү юмнууд бас явуулах хэрэгтэй болно. Тэгээ ер нь бол Монголд бас харьцангуй жаз хөгжмийн урлаг, жаз урлаг олныг үе яваад бол маш эрчимтэй хөгжиж байгаа. Тийм одоо геотагийн сургалтын төв бол маш олон тий хөгжим бүжгийн маш олон чадварлаг хүүхдүүдийг тэнд жаз гармон заагаад хүүхдүүдийг төсөж чинь тий тэгээд орчин үед яагаад гэхээр залуучууд сонсох юм ихтэй бидний үе шиг тий нотоор сурж исэн үе биш тий одоо бол үзэж харах юм их сонсох юм ихтэй маш олон бүр ингээд нээлттэй болцсон чихэн задарчин тархин задарчин тий заавалчгүй академик сургалт
байгалийн өгтгөн сайтай талантууд зөндөө байна шүү дээ. Тийм байгаа. Одоо манайхаас нөгөө шүтэнгээ охин байгаа шүү дээ. Шүтэн бол одоо өстой тэгээ Германы амтлагтай тэнд бол өстой. Тэгээ одоо Германы бүх хотуудаар бүр жилийнхэн төлөвлөгөөнд гарсан аялан тоглолтууд нь гарсан. Ингээ Би нэг сүүлийн үед миний 2 удаа л орсон л да. Тэгээд энэ нэг жаз артистуудыг, жаз хөгжимчдийг ингээд тэнд ингээд боловсруулад байгаа тэр нэг клубд үнэхээр баярлаа гэж хэлмээр байдаг. Fat Cats тийм. Үнэхээр тэдний стейж дээр бол ямар гоё залуу дуучид гарч ирж байна. Тэр хөгжимчд нь ямар гоё хөгжиж байна. 2 удаа жоохон хол зайтай орсон. Тэгэхэд яг л нөгөө бэнд чинь тоглож байгаа байхгүй юу? Яг нь гоцол дууч нь өөрчлөгдсөн. Нэг нь Жожо байсан. Дараа нь хинчлээд нэг залуу охин бас дууц. Солонгоо байсан. Тэгсэн чинь л ингээд өөрчлөгдсөн. Хөгжимчд нь амар хөгжижсэн байгаа. Репертуар нь хүртэл ингээд амар баялаг болоод. Тэгээд тэд нар чинь бас experience аваад хөгжөөд дээ шүү дээ. Хөгжимчд нь бас айгүй таалагдсан. Тийм шүү дээ. Одоо яг л нөгөө нэг 20 эцтэй хүмүүс чи яг л нөгөө эд хийдэг нас нь байхгүй. Тэгээд тэд нар чинь одоо хийгээд өөрсдийн гэсэн бас нэг гоё бүтээлүүдтэй болох хэрэгтэй. Өөрсдийн гэсэн гоё jazz дуунуудтай, хөгжимтэй, хөгжмийн зохиолтой тиймэрхүү юмнуудтай болох хэрэгтэй. Ер нь бол би бол миний хувьд болохоор нөгөө би тэгж боддгийн яхад нөгөө маш олон жил нөгөө cover дуулсан. Cover jazz дуунууд би өөрөө ч нөгөө classic jazz дуунд өөрөө дуртай. Ер нь орчин үеийн modern bossa nova янз бүрийн юм гэхээсээ илүү classic jazz илүү дуртай. Тэгээд яг тэр ирчээрээ нөгөө яг тийм гоё монгол дуунуудтай болж чадаагүй гэж өөрийгөө бас заримдаа боддгийн. Гэхдээ яг тийм хожимдог бол тэ өөрийнхөө монгол дуунуудыг ер нь бол бас тийм bossa nova стилийн тий jazz стилийн дуунууд одоо сүүлийн үед нь яг байдрахтайгаа хамтраад, төрөахтайгаа хамтраад тэгээд бэхээ ахтайгаа хамтраад ингээ шинэ уран бүтээлүүд хийж байгаа. Тэгээд тэд нар маань бас нэг арай өөр өнгө төрхтэй зөвхөн цэвэр pop гэхээсээ илүү бас арай өөр өнгө төрхөө хадгалсан тийм шинэ уран бүтээлүүд гарч байгаа болохоор бас тэрэндээ бас амар happy байгаад байгаа. Үнэхээр гоё. За тэгээд цаг хугацаа ямар хурдан бит хоёрын ярих аль хэдийн дуусчихсан. Зүгээр. Би тэгээд нэг санал тавих гээд нэгэнд чинь ингээд одоо жил болгон 11 сард тоглолтоо тавьчихна. Би тэгээд он гараад та хэд маань жоохон амьсгаа дарагдсны дараа уламжлал болгоод 1 сарын сүүл юм уу 2 сарын ихээр хоёлоо уулзаж бай. Жилд нэг удаа. Тэгээ хийсэн бүтээсээ юу болоо яав ярьж бай. Тэгээд дараа жил уулзъя. Баярлалаа. Тэгээд чамдаа бас ажлын өндөр амжилт хүсье. Ийм гоё подкаст гаргаж тэгээд уран бүтээлчдийгээд мэдээж нөгөө уран бүтээлчд маань тэр болгоо нөгөө ярилцлага өгөөд байх цаг заав нь бас болдгоо байх. Тэгээд ийм гоё подкаст гаргаад тэгээд тэр хүний дотоод сэтгэлтэй юу бодож явдаг тухай ярилцах бол маш сайхан байдаг. Тэгээд сайхан ярилцлага өрнөөс чамдаас баярлалаа. Баярлалаа. Эрхэм мөндөд найзуудаа манай өнөөдрийн энэ подкаст маань их өндөрлж байна. Тэгээд хуландаа мэдээж хэрэг одоо монголчуудын маань сайхан баяр болох одоо хаврын баяр цагаан сар маань болгож байна. Ирж буй могой жилдээ эрүүлэнх урлагийн уран бүтээлийн ол цомог аривантай хоёр хөөрхөн хүүхдэд нь бас эрүүлийн хийх хүсье. Баярлалаа. Тэгээд охиноо заавч үзэсгэлэнгээ гаргаарай. Үзэсгэлэн гаргасныхан дараа бас ээжийнх нь энэ суудлын дээр суулгаж танилцуулнаа. Баярлалаа. Тэгээд үзэгч олондоо тэгээд энэ жилдээ тэгээд Элбэг баян дүүрэн аз жаргалаар дүүрэн эрүүлэнх гол нь эрүүлэнх байхад өвчин зовлонгүй байхад л тэгээд бүх юм болчихно доо тэгээд тэгээд сайн сайхныг хүсье өрөөё. Тэгээд сайхан шинэлцгээгээрэй. Баяртай найзуудаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Всё. За. Ямар сайхан ярьж байлаач. Йоо, хоёулаа ч бүр хийг хөгшин үн шиг чим шиг. За, боо чим шиг. За, лоо чим шиг.